Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ Who Am I гэдэг нэртэй Хонконгийн адал явдал киног тайлбарлахаар илтгэлээ. Киноны эхэнд Өмнөд Африкийн ур хажид солирын чулуулаг олж байгаагаар кино эхлэх бөгөөд удалгүй нэг эрдэмтэн чулуулагын бүтцийг шалгаж залуу яаралтай тухайн зүйлийг судалгааны төрөө авч явахаар машиндаа сууна. Харин донсолгоонд савндах солирыг хэлтэрхий хөдөлж залуу машинаа зогсоосноор хүчтэй дэлбэрэлт болдог байна. Дараагийн хэсэгт Өмнөд Африкийн ширэнгуй ойд тусгай хүчний цэргүүд нууц даалгавар биелүүлэхээр төхөөрөмжөө бэлдэн төлөвлөгөөнд орно. Тухайн өдрөөс хойш 4 сарын дараа цэргүүд машинтай цуваарт ирж байгааг мэдэн тэд бэлдсэн төлөвлөгөөний дагуу машин авч байсан эрдэмтдийг хулгайлж нисдэг тэргэнтэй суулгадаг. Үүний дараа даалгавар өдөртсөн тагнуулын төв газрын ажилтан Морган цэргүүдэд хандан нууц ажиллагаа дууссан мэдэгдэж киноны гол дүр болох Жаки цэргүүдийн цүнхийг нисдэг тэргэнд оруулахдаа Моргантай харц тулгарна. Цэргүүд нисдэг тэрхэнд сун өөрсдөө танилцуулж тэднийг нисэх үед шүхэртэй нэг нисгчин зүхтан хоёр дахь нисгчийг үсрэх гэтэл Жаки араас нь нүсрэн түүнийг барьж авснаар нисгчийн шүхэр дэлгэдэлгүй доош унав. Тухайн мөчид нисдэг тэрэг удирдлага алдан мод мөргөж Жаки доош ширэнгуй ойр унснаар маш хүнд гэмтэл аван ухаан алддаг. Энэхүү үйл явдлын дараа Америкийн нэгдсэн улсын тагнуулын төв албаныхан тухайн ажиллагааны талаар ярилцаж алга болсон цэргүүдийг хайхаар шийдэн Морганыг Өмнөд Африк руу явуулахар болов. Дараагийн хэсэгт Морган тэтвэртэй гарч байгаа генерал Шермэнтэй уулзсан даалгавар амжилттай гэсэн цаасыг нууцаараа өгөх бөгөөд эрдэмтдийг замаас нь хулгайлан солирын хэлтэрхийг судлуулахаар Шермэн тэр хоёр тухайн төлөвлөгөө зохион байгуулсан байжээ. Удалгүй Жаки ухаан орон гадагшаа мөлгөж гарахад Африкийн зэрлэг омгийнхан түүнийг уулнаас олсон хэлж хаанаас ирсэнг нь асуух боловч тэрээр хүмүүсийн хэлийг нь ойлгодоггүй. Мөн омгийн ахлагч нэрийг нь асуухад тархиндаа хүнд гэмтэл аван ой санамжаа алдсан Жаки өөрийн нэр болон өмнөх үйл явдлын талаар юу ч санахгүй байлаа. Тэрээр би хэн бэ гэж хүмүүсээс асуухад омгийнхан түүний нэрийг хэлж байна гэж ойлгон Жаки би хэн бэ гэж дуудахаар болов. Хэсэг хугацааны дараа Морганы хүмүүс эрдэмтдийг станц завширч Жакиг олсон омгийнхан түүнтэй адил хувцас өмссөн 8 хүнийг ууланд оршуулсныг хэлэн тэднэр уул руу явна. Түүнийг уул руу гарахад нисдэг тэрэг сүрсэн байдалтай байх бөгөөд Жаки хүмүүсийн булшийг харан цэргүүдийн талаар эргэн санана. Тухайн өдрийн оройн омгийнхан баяраа тэмдэглэх үедээ ралли уралдааны машинуудыг олж харан Жакид хэлснээр тэрэг гэртээ харихаар шийддэг. Маргааш өглөөнд Жаки нисдэг тэргээс унсан нисгчийн цогцсыг олж баабагаас луужинг нь аван ганцаараа цааш явах бөгөөд тэр ралли уралдаанд оролцож буй нисгчийг могоод хатгуулсан гэн мэдэн түүнийг эмчлэхээр хатгуулсан хэсгээр нэмэн ургамал тавьж хөлийг нь боож өгнө. Удалгүй Жаки машиныхын дугуйн солон Юкигийн хэмэгтэйтэй хамт уралдааныг үргэлжлүүлэн бариандаа оров. Үүний дараа сэтгүүлч Жакигийн зургийг нь авч сонь дээр байрлуулах ба Шермэн нууц ажиллагаанд нь оролцсон нэг цэргийг амьд байгааг мэдэж Морган руу уцтан Жакиг барих ажлыг түүнд өгдөг байна. Маргааш нь Кристен Старк их сурвалжлагч эмэгтэй Жакитай уулзаж тэрээр эмчит үзүүлэхдээ тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас ой санамжаа алдснаа олж мэдэн өөрийнхөө тухай мэдхээр цагдаагийн газар руу явахаар шийддэг. Харин Жаки эмнэлгээс гарч явах үед нь Морган түүнтэй уулзсан өөрийгөө танилцуулах ба Жакиг ой санамжаа алдсан гэн мэдсэн тэрээр нас барсан цэргүүдийн талаар асууж ажиллагааны талаарх мэдээллийг хэнд ч хэлэхгүй байхыг түүнээс хүснэ. Үүний дараа Морган Жаки дугаараа өгөн түүнийг устгахаар олж Шермэний хүмүүс солирын хэлтэрхийгээр их хэмжээний эрчим хүч гарган авахаар нууц туршилж явуулав. Гэхдээ цахилгаан станцын төхөөрөмжнүүд ачаалаа дийлэлгүй маш хүчтэй дэлбэрснээр эмнэлгийн гэрэлнүүд чатан цахилгаан ажилтдаг бүх зүйлүүд ажиллагаагүй болдог. Харин тухайн үед цагдаа нар Жакиг нэгэн хүнтэй уулзуулахаар авч яван тэрээр Өмнөд Африкийн аюулаас хамгаалах албаны хүмүүст баригдав. Албаны хүмүүс ямар зорилгоор цахилгаан станцыг дэлбэлсэн солирын хэлтэрхий болон 3 эрдэмтдийг хэн хулгайлж авч явсныг мэдхээр тухайн даалгаврыг удирдсан хүмүүсийн талаар асуух боловч ой санамжаа алдсан Жаки юу ч санахгүй хэвээр байлаа. Үүний дараа Жаки хүмүүстэй зодтолдон гавтаа чигээрээ барилгын дээвэр дээр гарan тэднээс зүхтаж буудлын руу орох үедээ Криститай таарлдана. Гэхдээ удалгүй Морганы хүмүүс Жакиг алахар буудалд орж ирэхэд тэрээр алуурчтай зодтолдож Кристин Юки хоёртой хамт машинд сун эцэст нь тэр гурав зогтож чаддаг. Тухайн үйл явдлын дараа Жаки тэр хоёрт нас барсан цэргүүдийн гадаад паспортыг үзүүлж
Хүмүүс түүнийг яагаад хөөгд байгааг тэр хоёр асуух боловч Жеки өмнөхтэйгээ адил юу ч санахгүй байв. Кристин сурвалжлагч Жекийн авч явж байгаа цаасыг судлан нууц кодыг нь тайлж Нидерланд улсын утасны дугаар гэдгийг нь олж мэддэг. Тэр гурав Роттердам хотод ирж тус дугаарлуу залган нэгэн барилгын ажлын дугаар болохыг нь мэдэх бөгөөд Жеки тухайн өдөр өөрт нь юу тохиолдсныг мэдхээр барилга руу орохоор шийднэ. Дараагийн хэсэгт Жеки тусламжгүй байхаар Морганы дугаарлуу залган Роттердамд ирснийг хэлэхэд Морган түүн туслана хэмээн худлаа хэлж Шермэнд тэр хоёр Жекийг барихаар хүмүүсээ явуулна. Харин тухайн үед Кристинийг нойлоор хооронд Жеки өөрх нь яриаг бичсэн чагнагт хөрөмжийг эмэгтэйн цүнхнээс олж камерыг нь шалгав. Жеки эмэгтэйг сурвалжлагч биш гэдгийг нь мэдэх үед тагнуулын төв газар болон Морганы хүмүүс хурж ирэх бөгөөд Жеки тэдэнтэй тулдан эцэст нь хүмүүсээ сугтж чаддаг байна. Энэ үеэр Морган Шермэн хоёр нууц гэрээ хийх талаар ярилцаж, Жеки тухайн газар ажилладаг хүн шиг дугуй үнэн барилга руу нэвтэрч арын хаалгаар нь ордог. Тэрээр хүмүүсээс нуугдаж явсаар агарч уултын хоолоогоор мөлхөн Морган Шермэн хоёрын яриаг нууцаар сонсно. Шермэн асар их эрчим хүч гаргах тухайн солирын хэлтэрхийг буруугаар ашиглахаар шийдэн тагнуулын төв газрын ажилтан болох Моргантай хамтран 3 эрдэмтдийг замаас нь хулгайлсан нь ийм учиртай юм. 3 сарын 30-ны өдөр солирын хэлтэрхий болон Өмнөд Африкийн 3 эрдэмтдийг хулгайж авч явсан 2 нисдэг тэрэг нь Шермэний бэлдсэн нисдэг тэргүүд байсан бөгөөд тухайд Морган өөрийнхөө төлөвөө нууцлахаар 2 дахь нисдэг тэрэнд сууж авч байсан Жекигийн багийнхныг устган цахилгаан станцад нууц дуршилж явуулжээ. Дараагийн хэсэгт Шермэн солирын хэлтэрхийн туршилтын дискийг нэгэн тэрбумтанд зархаар гүйлгээ хийх үед Жеки нууцаар өрөөнд нь орон дискийг нь хулгайлж уншиж гүйлгээг нь цуцлан $500 сая нь хүүхдийн санд хандивлана. Жеки ширээний ардуур нуугдаж хүмүүсийг гарч авсны дараа тэрээр Шермэнтэй уулзсан гим зэмгүй хүмүүсийн насыг яагаад хөнөөснийг түүнээс асуув. Жеки хүмүүсээс угтахдаа Моргантой таарж Морган түүний тал хэмээн ятгасны эцэст гарбууг нь аван Жеки буудах гэж оролдох боловч Жеки гарбууны сумыг авсан байдаг. Дараагийн хэсэгт Жеки хүмүүсээс угтан барилгын дээвэр дээр гарч ирэн хоёр хөлсний алуурчинтай зодтолдов. Харин Жеки тэр хоёрыг ялахад Морганы хүмүүс түүний араас барилгын дээвэр дээр гарч ирэх бөгөөд зүгтэх газаргүй болсон тэрээр барилгын цонх даган доош гулсна. Азар Жеки доош хөнлгүй амьд үлдэж төмөр буугуучаар цонхыг хаглан дотогш орон Кристинэгийн машинд сууж Морганыг барихаар араас нь хөөв. Тухай тагнуулын төв газрын албаныхан гэмт хэрэгтнүүдийг барихаар барилгыг бүсэлснээр эцэст нь тэд Морган болон түүний хүмүүсийг барьж чаддаг. Киноны төгсөл хэсэгт Жеки Кристинэг тагнуулын төв газрын ажилтан болохыг нь мэдэж солирын туршилтын дискийг далаар руу шидэн Өмнөд Африк руу явах болсноо эмэгтэйд хэлснээр Who am I гэдэг нэртэй энэхүү кино дуустдаг байна.